Номын ертөнцийн нэвтрүүлэг интернет номын хэлбэрээс уншийн урагшлын өрөөнд хөрч байгаа байлаа. Тэгэхээр энэ 7 хуудалдаанд ирсэн байгаа шинэ номын тухай мэдээлэл өгөх гэж байна. Энэ бол бодит байдлын ичэд буюу бид жинхэнэ үннийг хэрхэн мэддэг вэ гэсэн сонирхолтой ном байна. Энэ номыг орчуулсан орчуулагч Цэнгис сайхантай ярилцгаар интернет номын төлөвлөлт өрсөн байна. Танд өнөөдөр мэндийг хүргэе. За баярлалаа танд ч бас. Тэгэхээр таны мэдхүйн ном байна. Тэгээ бүх насныхны унших боломжтой юм нэг сонирхолтой ном гарч байна. Номыг яагаад орчуулах болов? За номыг орчуулах басан шалтгаан бол маш энгийн. Би өнөөдөр Монголын залуучууд Монгол хүмүүсийг бодит байдлыг ер бусын ойлголтоос салгаж сураасаа гэж бодож байна. Яагаад ид шид гэдгийг тайлбарлахын тулд эхлээд зохиолч нөрөө ид шидийг 3 ангилсан байна. Нэгдүгээрт үлгэрийн шидэд дагна хулууг сүйх тэрэг болгон хуургадаг тухай. Тийм ер бусын ид шид. Хоёрдугаарт ил бичин мал гайнаас туулай гаргаж ирдэг шиг тийм тайзны үзүүлбэрийн ид шид буюу илб. Гуравдугаарт буюу сүүлийнх нь шөнийн цэлмэг тэнгэрт ялалцах одод тэнгэрийн заадсыг телескопоор хараад энэ бол үнэхээр гайхамшиг гэж дуу алдахад хүргэдэг тийм л ид шид. Тэгээ энэ зохиолчийн гол биднэрт хэлэх гээд байгаа юм бол бодит байдал гэдэг те. Уран сайхны талаас үлгэр домог тийм хуурмаг үлгэр домоос илүү тийм гайхамшигтай гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Энийг орчуулж байгаа хэвцээ чамнаас юу мэдэгдэж, юу ойлгогдож вэ? Бодит юм гэдэг өөр яг гэвэл жинхэнэ учраас тийм үү? Яг тэ үлгэр домог гэдэг бол зугаа төдий боловч юмны бодит учрыг мэднэ гэдэг бол тийм чөлөөлөгдөм алмаар болно тийм гэдгийг энэ зохиолчоос би энэ номыг уншихтаа үнэхээр мэдэрсэн. Энэ номон би залуust буюу 12-оос дээш насныханд зориулсан юм а. Гэхдээ шинжлэх ухаан таны мэдхүйг сонирхдаг бүх насныханд нээлттэй юм шүү гэдгийг зориуд дурдмаар байна. Болж игэл гэр бүлэрэн хамтдаа бие биедээ дамжуулж уншаасаа эсвэл эцэг эх нь хүүхдүүдэд уншиж өгөөд бас тайлбарлаж ярьж өгөөсэй гэж би хүсэж байна. Би ч гэсэн энэ номон бичиж байхдаа ихийг сурсан болохоор сурыг мэдий гэсэн хүн болгон уншихад туйлын тохиромжтой ном юм шүү. Ричард Докинс бол Оксфорд их сургуулийн профессор байсан. Тийм хөгжлийн биологч байхгүй юу. Тэгээ өөрөө бурхан гүйч үзлийн тухай этиксэн гэдэг. Тэрний тухай айгүйх нөлөөтэй хүн. Айгүйх олон амьдралаа шашны мухар сүсгийн эсрэг зориулсан. Ерөнхийдөө бол би ихэнх хүүхдүүд шиг дунд сургуулийнхаа шинжлэх ухааныхаа хичээл их тийм дуртай байгаагүй биологийн ингээл баахан атмын нэр үзэл те. Ер нь би бодохдоо бол шинжлэх ухааныг дунд сургуульд зааж байгаа багш нар шинжлэх ухаан гэдэг ямар тийм гайхамшигтай юм байдаг гэдгийг тийм хүмүүсийн сонирхол татах төдий заах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэгээ дараа нь их сургууль те илүү гүнзгийрүүлж үзэх те. Тэгээ энэ номон дээр бол шинжлэх ухааны ямар тийм сонирхол татах зүйл юм бэ гэдгийг үнэхээр олж мэдэж болно. Дунд сургууль сурж байгаа сурагчид маань нөгөө ойлгох байгаа хичээлүүдээ 100 хүж олох юм боломжийг энэ номоос олгож байгаа гэж ойлгож болох юм байна. Ер нь ном маань бол 12 бүлэгтэй. Энгийн тийм шинжлэх ухааны асуултаар эхэлдэг. Хамгийн анхны хүн хэм байсан юм бэ? Яагаад муу зүйлс тохиолддог юм бэ те? Бүлэг болгоно домгоор эхэлдэг. Тэр асуудалтай холбогдсон ямар нэгэн домгоор. Нарны тухай, Солонгогийн тухай, газар хөдлөлтийн тухай, түнчлэн Хойд Америкийн домгууд, Египт, Эртний Грек, Төв Азийн домгууд, цаашлаад дэлхийн орон орны домгууд ч байгаа. Гэхдээ номын хамгийн чухал, хамгийн гол хэсэг бол эдгээр асуултуудын жинхэнэ бодит тайлбарууд юм а. Нар гэж яг юу юм? Солонго гэж яг чухам юу юм? Газар хөдлөлт гэж чухам юу юм бэ гэх мэт. Эдгээр нь бодит байдлыг харуулсан шинжлэх ухааны ойлголтууд юм л да. Энэ бодит байдлууд бол ер бусын талаас ид шид ч олон утгатай гэдгийг сая хэлсэн. Бодит байдал бол уран сайхны талаас үлгэр домоос хэд дахин илүү ид шидтэй гайхамшигтай. Энэ анхны орчуулга байв уу? Миний хамгийн анхны орчуулга. Яг нь комик гэх зэрэг юм арга зэрэг орчуулжсан. Өнөөдөр би үе тэнгийнхнээс илүү болох гэж би ном орчуулаагүй. Надад энэ орчуулгыг үнэхээр хэцүү байсан. Надад бууж өгөхтэй, надад хийхгүйгээр өнгөрөх зөндөө боломж гарсан. Гэхдээ олон ахигч нарын тусалцаагаар бас гэр бүлийнхаа дэмжлэгээр би өнөөдөр энийг дуусгах чадлаа. Билл Гейтс гэдэг шүү дээ. Тэр зуны номын
лист гэж гаргасан байлаа. Тэгээд энэ номыг 100 унших ёстой номнуудын нэг гэж гаргаж ирсэн байлаа. Үзэгчид маань ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маань нөгөө нэг ойлгохгүй байдаг шинжлэх ухааны хичээлүүдэд илүү ойлгомжтой хэлбэрээр таньж мэдхэд энэ зуны зарцуулаарай. Тийм учраас таны бас ширээний ном болохоос номыг Мөн Судар хэвлэлийн газраас та бүхэнд санал болгож байна. Тэгэхээр номын орчуулагч Цэнгэл сайхан амжилт хүсье. Дараа олон номороос дахин уулзсан яруу төргийо. За баярлалаа.